Hi guys. Нөгөө нь онцж чинь тэгэхээр жоохон аяархан ярьж иж магадгүй бүтээ тэгтээ чадах чинийгээр айгуу чангарна. Тэгээ Single Inferno season 5-ын сүүлийн 2 ангийг ярьцгаая. Шал тэнийг дуслаа. Шал тэнийг дууссан шалтгааны хэлэхөө би чамд. Би нэг Баттай их сурвалжаас амар юм сонссон заяа. Хинээс? Зүгээр Баттай их сурвалж. За. Минасу нэвтрүүлгийнхаа дундуур нэвтрүүлгээ хайж явна гэж занал хэлсэн юм бэл. Яагаад? Яагаад гэвэл одоо өөрийнх нь имиж нэвтрүүлэг гарсны дараа амар болох гэдээс болохоор шууд нэвтрүүлгийг орхиж явлаа гэд. Тэгээд дээрээс нь өөрийнхөө агентлаг руугаа холбогдоод агентлагтай хэлээд ийм болоод байна би нэвтрүүлгээс гармаар байна гэж хэлээд тэгсэн чинь агентлагийнх нь одоо Минасуг төлөөлдөг агентлагийнх нь хүмүүс ирээд нэвтрүүлгийн хүмүүстэй ингээ ярилцаад тэгээд энэ сүүлийн ангиудыг өөрчлөх хэрэгтэй гэдэг тийм саналыг гаргаж иж Минасу үлдээд тэгээд сүүлийн 2 анги амар уйтгартай тэгээд дээрээс нь ийм эдит нэг ийм ин тэнд нэг сонирм болсон. Харин тийм бах тий. Сүүлийн 2 анги айгу даруухан тэгээд юу ч болоогүй зүгээр хүмүүс хоорондоо ярьсаар байгаа тэгэл дууссан тий. Харин тий. Зүгээр яг тийм болсон юм шиг байлаа. Нэг тийм юм явж исэн. Би харсан бас. Тий. Яагаад тэгээд гэсэн чинь зөвхөн Минасу хамгийн төгсгөлд нь одоо нөө өөрийгөө өмгөөлөх нэг үгүүдийг тийм хэлсэн ч юм уу тий. Тэгээд дээрээс ингээ уйлж муулсан тэгээд тийм өөрийнх нь имижийг аль болох аврахаар тийм идэвхтүүдийг оруулсан гэд тэгсэн байсан. Хэрвээ яг нэг 8 дугаар ангиас хойш ердөөс шууд Минасу одоо шууд эсрэгцэж эхэлсэн гэсэн. Бизнес боллоо гарлаа гэд. Тэнгүүт нөө продюсерууд нь сандраад агентлагтай нь яриад тэгээд ингээд үл ойлголцол төрсэн байсныг ингээд хоорондоо ингээд ярилцж шийдээд тэгвэл ийм эсгүүдийн насан тэгээд дээрээс Минасуг ийм одоо good image-тэй болгож дуусгах гэсэн тийм тохиолдол төрсөн гэсэн. Гэтэ эгэл чиний хэлснээр манай finance boy тийм Минасу хоёр дуусчлаа тий. Харин нөгөө тэр жоохон тийм scripted маяг юм явчихлаа. Харин яасан бол? Угаасаа тэр чинь эхлэхдээ бид нөө дундуур нь хайлт нэг ярьжсэн шүү дээ. Тэр хоёр ингээд найзууд байж байгаа. Тэгээ ингээд нэг жоохноор дасаад ингээд би нэгэ хамгаалж өмгөөдөөд ингэж тэгсэрээд ингээд романс болоод дуусчихсан юмслаг. Яг тэгжснээр дуусчлаа шүү. Харин тэ надад өмнөх сизнүүдээс хамгийн сонирхолтой хамгийн тийм одоо сэтгэл хөдлөсөн сизон болсон юм санагдсан. Яг өмнөх сизнүүдээс бол хамгийн гоё сизон болсон ойлгомжтой. Тийм. Гэхдээ final төгсгөл нь жоохон тиймэрхүү байл. Тийм төгсгөл нь бол нэг тийм жоохон тийм anti climatic тийм хүсэгт яг ингээ хүсэн үлээжсэн тийм хүсэлтэнд хүрсэнгүй л дээ. Амар уйтгартай байлаа. Тэг ерөнхийдөө л уйтгартай. Нөгөө гоён гэдэг нэг манай юу лээ? Catwoman лөө. Catwoman дээр ерөнхийдөө хамгийн анхаарал явсаар гал дууссан. Минасу дээр болохоор өөр ямар залуу очив. Тэг Минжи тэгээс Шонгилтэйгээ ингээд дууссан. Зүгээр би ингэж бодсон. Энэ эдийг ядаж нэг Paradise явуулчихгүй явдаа гэж бодсон. Дуусгаас өмнө дахиад нэг. Тэгэхээр яах юм? Гэхдээ ер нь тэгэх юм бол нэг жоохон dynamic өөр юмнууд гарч ирэх байсан хгүй. Ядаж л одоо Paradise одоо нэг төгсгөлийн матч нь ядаж нэг make sense болно шүү дээ. Тэр finance boy Минасу хоёр Paradise явуугүй гэж матч хийгээд дуусчих байгаа байхгүй. Гэтэ ер нь нэвтрүүлгийн төвчрээр чи ярьсараагаа яг би биндээ тасчихгүй юу? Гэхдээ ер нь ингээд зүгээр ингээд халь бодох юм бол Paradise явсан үнтэйгээ ингээд дуусгах нь уг нь бол expectation үстэй. Тэгээд харин тийм учраас ерөөдөө Минасугийн агентлаг орж ирээд ингээд нэвтрүүлэгт нөлөөлчлөө гэдэг байгаа байхгүй. Минасугийн гэр бүлэн дээрээс нь айгүй тийм хүчрэг гэр бүл мэдрэг тэгж яригддаг байгаа байхгүй. Тэгээд яагаад юм бэ гэдгсэн чинь тэр одоо нэг Минасугийн одоо тэр дүр төрхийг хамгаалахын тулд айгүй их зүйлийг хассан гэдэг байгаа байхгүй. Минасу яагаад тэгэхээр улаан цай нэг охтуудтайгаа ингээд амар муухай харилцаа үүсгэсэн. Дээрээс нь Минжиг бусад охтуудтай ингээд муухай ингэж янз бүрээр яриад тэгээ хэрүүл ингээд үүсгэхэд ер нь Минжигийн тэр нэг ийм дүр царайг одоо юу гэдэг олон нийтэд аюу муухай харагдуулах ингээд янз бүр юм үүсгээд байсан юм байна л да. Тэгээд ингээ амар их зүйлүүд хасагдсан гэсэн. Хасагдсан зүйлүүдийн хамгийн нэг том юм нь гэхэлэр тэр нэг сүүлд нэг ийм дейт хийх хоолны тэмцээн болсон шүү дээ. Морой ингээд барилдаад одоо би нэг үүрээд тэр ингээд баг харуулаагүй. Тийш үзүүлээгүй те. Үзүүлээгүй. Яагаад гэдгсэн чинь тэр Минасу Минжи хоёрын юм дээр бүр амар халаан болсон гэсэн. Тийм. Тэгээ ингээд ердөөсөө тэр хоёрын нэг одоо Минасугийн дүр төрхийг хамгаалж үлдэхийн тулд тэр хэсгийг тэр чигт насцсан. Уул нь тэрийг л үзмээр байсан. Харин тэрэн дээр бас айгүй ерөнхийдөө юу болохоо яасан бол ийсмэл гээд үзмээр байсан боловч гэдэг боломж гарч ирв. Тийш яг тэр шиг гинтл хоол идсэн болсоос ууч тэгээ гайхаад юу болсон бол хоёул бүр гайхс хоёул нэг анги алгасцсан юм биш үү гээд. Харин битэр бүр гайхаад нэг анги алгасчихгүй яаж вэ гэж.
амар олон ийм гол зүйлүүд ингээд зүгээр хасаасаа ингээд сони эдиттэй явцсан. Тэгээд би бол сүүлийн 2 ангийг цаг 30 минут байх юм болов гэж бодсон. Яг нөгөө бусад ангиуд чинь бараг цаг 25 минут байсан шүү дээ. Эсвэл сүүлийн 2 анги нь зөвхөн 45 минут 50 минут гэх юм. Би зэн ямар тэнийг дуусгах юм одоо юу болох юм болоо гэдсэн чинь. Хүмүүс ч гэсэн тэгэлээ л те. Айгу утгагүй найруулгагүй дуусчлаа. За тэгээ яг хуу тэгэл угаасаа тэр нэг мах шарж иддэг хэсэг байсан шүү дээ. Бүгдээрээ тэрэн дээр баг бүгдээр ингээ хоссороос утсан гэсэн тий. Тий. Тэгээд тэр одоо ингээд яриануудын одоо асуулт явж байгаа шүү дээ. Зүгээр тэр Catwoman дээр явсараад дууссан. Гоён дээр ясараад. Тийм, гоён дээр ясараад. Бусад нөгөө нэг одоо юу гэдэг минжээ тэгээд нөгөө нэг Минаси хоёрын хооронд ингээ гал гарсан юм асуултууд явсан гэж байгаа байхгүй юу? Амар би нэгээ доошоо хийсэн ингээд асуултууд инээдрээ. Тэгсэн чинь тэдний бүгдийг насаа хийсэн. Shit. Тэг Минасугийн одоо жишээ нь юу гэдэг тэр нөгөө нэг манай бейсбол залуу байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээл ер нь бусад хүмүүсийг амар байдалд оруулахаар юм асуултууд явсан байгаа байхгүй юу? Явсан гэж байгаа юм зөв. Дэрийг бүгдийг насаа хийсэн. Зүгээр л тэр Catwoman нөгөө нэг 2 залуу ингээл араас одоо 3 залуу ингээл алдчихж байгаа нэг тийм асуултууд явцраад дуусгацсан. Бусад хүмүүсийн одоо юу гэдэг асуулт нэг ч харуулаагүй. Амар гайхсан. Гэхдээ чам тэр Catwoman ямар санагдсан? Чи эсвэл Игоныг жүжигчин залуу сонгох гэж бодсон уу? Эсвэл тэр дэлдэн залуу сонгох гэж бодсон уу? Би тэр Игоныг угаасаа сонгохгүй юм байна гэж би хэлжсэн шүү дээ уг нь. Аха. Яг нэг харилцаа нэг жоохон тийм муухай. Нэг гүлэг гэл янз бүрийн хамаагүй хэлцдэг. Би нэг хальт нэг реакцны дундуур ярьжсэн шүү дээ. Игонод бол муухай тийм харилцаатай хэлж ярьж байгаагаа нэг боддгоо. Тий. Нөгөө дэлдэнтэй болохоор ингээд 3-4 цаг ингээд юм яриад уйдахгүй суугаад байна гэхэлэр бас нэг ямар нэг юм байна гэдэг альт хэлжсэн шүү дээ. Гэхдээ сүүлийн тэр Paradise явдаг дээр бол Игоныг бараг сонгох юм байна гэж бодогдохоор байсан байхгүй. Уул нь бодогдохоор л байсан. Гэхдээ буцаж ирээд айгу тэнэгцэн тий. Тэрэн дээрээс нэг жоохон тэнэг юм явсан. Гэхдээ ерэн зүгээр тэр Catwoman бол анхнаасаа л тэр дэлдэнчгтийг л сонгохоор шийдсэн байсан юм шиг л. Гэхдээ ямар ч минутанд тэр Catwoman бодлоо өөрчлөх боломжтой байсан байхгүй юу? Игоныг хэлсэн штэ ингээ чи илүү хичээгээрээ гэд. Гэхдээ буцаж ирээд тэ өөрийгөө гоё хардуулах гад ихэлсэн. Жохон тийм. Хавина би чамайг саналаа инглээ гэл тэ. Өөрөө ингээд өөрт нь хөгжилтэй тэ нөгөөтгөө хардуулах гал ингээд байсан. Дааш тэрийг гойн ерөөсөө хүлээж аваагүй өөрийг доромжлоод байна гэж бодсон тэ. Би ч гэсэн байсан бол хувьдаа яахгүй байсан баха. Яг л нөгөө нэг доошоогоо 500 оноо хасагдлаа гэдэг шиг минийх бүр 10,000 оноо хасагт тэрэн дээр. Өөр эмэгтэй хүний урд ингээд өөрийг нь үл тоогоод ахаар чинь ямар ч эмэгтэй хүн дургүй байна зү тэ. Чи яах байсан? Үгүй Зигоны хувьд болохоор тэр жүжигчин залуугийн хувьд болохоор зүгээр өөрийгөө тэр эмэгтэйг батны өөрийн болгоод авчлаа гэдэг зүгээр өнгөрцөн баг гэж бодогдсон. Одоо юу гэдэг нөгөө нэг ингээ 2 удаа Paradise явцсан юм чи энэ намайг сонгохгүй яад гэж байгаа юм шиг те. Хитрхийн ингээ нэг жоохон сонь зан гаргаал. Харин тэгээд дотроо болохоор одоо нөгөө жоохон ингээ өдөөд ингээ янз бүр болоод байна гэж бодсон чинь стажингийн дагцаараас авуулсан да. Тий. Би бүр шок болсон. Гэхдээ л жоохон гадарч исэн. За энэ уус яахгүй байна сонгохдохгүй байна гэлтэй. Тэгтээ бас гойн айгу хэцүү ч гэжтэй амар санаатай байсан. Эцсийн мөчөд энэ гурыг араасаа гүйлгэсээр байгаа дуусгасан тий. Ямар нэгэн дундаас нь за би чамаа сонглоо энэ төр байхгүй. Тэр нэг асуулт хариултын тоглоом дээр ч гэсэн мэдхгүй. Би бодохондоо шийдэггүй ингээл уугаал гэсэн. Тэгээ шүүн шийдгүүлэл уугаал гэсэн асуултууд тэгэл болох болзааруулаад. Тэгээ тэр угаасаа за 3 залуу байсан заяа. Терминаторын хувьд бол угаасаа ямар ч шанс хөгдгийг ойлгоцсон шүү дээ. Бүр нөгөө хэд нь бүр нөгөө нэг асуултанд хариулж байгаа хариултын сонсонгуудаа бүгдээрээ ингээд инээж минийгээ шоод болоо. Тэр юу гэлээ? Мөч бүхэн чиний төлөөл байсан мэс мэдгүй нэг гацсан нэг юм сонь юм яа. Тэрээр харж байхад амар тийм төмс шиг хэлтэй. Дон. Нэг жоохон болорч цонд орж байгаа юм шиг л явцсан л та нэг аюулсан. Манай хүн жоохон мэдрэмжгүй байсан. Мэдрэмжгүй тэгээ дээрээс нэг жоохон юм хүүхэд шиг байгаадсан гэх юм. Тэгж хэлсэн шүү дээ Catwoman. Миний өсвөр насны үерхлийг санагдуулсанд баярлалаа гэж байна. Харин тийм нэг жоохон тийм нэг юм immature те. Одоо тэрийг монголоор юу гэж хэлэх вэ? Жоохон тийм хүүхэдлэг зантай байгаадсан те. Хүүхэдлэг. Харин тийм нэг яг зүрхийдээ нэг тиймэрхүү. Одоо зүгээр л нэг юм гүйхэн байгаадсан байхгүй юу? Гүйхэн те нэг юм deep биш. Зүгээр л нэг юм одоо юу гэдэг юм хайр сэтгэл гэдэг чинь яг ингээд mature level дээр бол одоо юм хайр сэтгэлч одоо миний хувьд болохоор
тэр хүнийг зөвхөн гадна үзмжээс нь илүүтэйгээр бас нэг юм дотоод юм бас нэг юм харах хэрэгтэй байсан тий. Тэрийг тайлж олмоор шүү. Тий, тэрийг бас ингэ тайлж олоод энэ хүн яг надад таарах юм уу үгүй юм уу ярилцаж үзээд миний сонирхол юу юм, чиний сонирхол юу ингээд нэг юм илүү юм нэг юм гүнзгий юм коннекшныг үүсгэх хэрэгтэй байсан тий. Тэгж яах чинь зүгээр л чи үзэсгэлэнтэй, чи гайхамшигтай гэд одоо тийм үерхлийг бол яг жинхэнэ нэг тэр Катүн мэлдгэр юм тинейжер үедээ хийдэг байсан. Тий. Зүгээр л ингээ би биендээ хайртай чи хөөрхөн царай тий. Тийм л юм биш. Тэнээс бол нэг гүнзгий юм бол байгаагүй тий. Тэр залуугаас. Тий. Тэр угаасаа Терминатор бол ямар ч шансгүй байсан. Тэгээ зүгээр тэр дэлдэнж хитүү тэгээ нөө тэр жүжигчин Игоно гэдэг л байсан. Гэхдээ одоо дараа нь эдний нөгөө нэг нэвтрүүлгээ үүссэн юм гарсан байлээ. YouTube дээр бичлэгүүд нь. Тэрийг бас хоёлоо үзег болохоор бас ямар реакшнтэй юу ярьсныг бас мэдэхгүй тий. Өнөөдөр чинь нэрээ юу яа штэ. Netflix дээр тавигдах юм л шүү. Тэр идэ нөө дараагийн дахиад уулзсан юм 6 ангит Netflix шоу тий. Тэгвэл тэр нь бас гоё юм шүү. Харин тэр ичин уулзаад хоорондоо юм ярьж мараад. Харин тиймэрхүү жижигэн сэжиг бичлэгнүүд амар их явж исэн. Тэгээ тэрийг бас үзмээр юм байна да. Дараа нь хэд ямар бодолтой байгаа юм бэ гэж бас мэдмэр санагдсан. Тэгээд нөгөө нэг манай пеналист ихж байгаа эцтэй ажим. Пеналист. Бисаа юу гэсэн? Пеналист. Манай пеналист ихч маань Минасугаас уушлахгүйсэн зургнууд байна. Богиностой ихч юу. Тэгээд бас Минасу хоёр хоорондоо ярьж байгаа тийм бичлэгнүүд явж исэн. Бас нана бейсбол тэгээд нөгөө нэг хийсан ямар юм блэ? Тэгвэл зүгээр бейсбол ч залгаа. Биш охин нь хийсан. Барби. Тийм бас Барби гэж хэлчих. Барби тэр хоёрын яс ярьж байгаа юм эсвэл зөндөө гарсан. Тэгээ тэр бичлэгнүүдийг үзвэл бас илүү ойлгох тий. Ойлгох болов эсвэл зүгээр л юу юм болов. Зүгээр яг уу тэр сүүлийн 2 анги амар disappointing байсан болохоор энэ босоод одоо нөгөө гарч ирж байгаа контентуудыг үзээд ерөөхдөө юу болоод дуусчих вэ гэдэг жоохон тийм янз бүрийн тийм нөө үл ойлголцсон зүйлүүдийг жоохон тайлах юм шиг санагдсан. Тэр сүүлийн одоо тэр Netflix дээр тавигдах гэж байгаа контентуудыг үзээд яг л сүүлийн 2 анги нэг сонь амплагчгүй тийм хоол идсэн юм шиг тийм мэдрэмж өгсөн байна. Тийм. Одоо тэгэхээр жоохон давсан. Перцмэрцтэй жоохон тийм халуун ногоо цацаад нэг тийм контент гаргаж ирэх гэдэг юм санагдаад байна. Тийм байна. Продюсерүүд нь магадгүй адбаар бас ингэжсэн байж болно шүү дээ. Сүүлийн 2 анги нэг жоохон юм онцгүй хийгээд тэнгуүдээ араас нь ингээд давхар юм ангууд гаргаж ирээд тэгээд тэрэн дээр нь илүү ингээд юм сонирхолтой юм гаргах юм мэдэхгүй. Сүүлийн 2 анги бүр амар сонирхолтой байсан болоо шүү дээ. Битээр бүр ямар ч ярих юм байхгүй. Би уулын тэр finance залууг манай Барби охин руу явах гэсэн чинь юу вэ бүр Минас 100% явчлаа. Яг нэг сонирхолтой байсан юм нөгөө Минжээ тэгээд нөгөө сармагчсан залуу хоёр чинь энэ Минжээ тэгээд бейсболч хоёр нэг оронд ороод унтцсан байлээ гэдэг нөгөө Барби охинд. Baby face охинд хэлээ. Тэр өөр албаар одоо тэр хоёрыг одоо хооронд нь ингээд асуудал үүсгэх гээд байгаа мó хайшин тэр. Тэр жоохон кринж байсан. Тэр жоохон тэнүүгээс эрэгтэй хүний хувьд надаа ямар юм шалчгануур ингэж би бодсон. Гэхдээ тэр зүгээр миний хувьд болохоор Минжээ тэр сармагч хоёр албаар ингээд нэг тэр хоёрт ингээд хооронд нэг конфликт үүсгэх гээд ингээд яваад байгаа юм санагдсан. Яагаад? Зүгээр яах вэ тэгэл нэг контентынхаа төлөө тэгэл нэвтрүүлгийн сонирхолтой болох гээд байгаа мó хайшин. Ямар ч таа. Гэхдээ ерөнхийдөө энэ продюсеруудын хувьас энэ нэвтрүүлгийг хийж байгаа тэр одоо багийн хувьас аюулгүй чиглэл өгд юм санагдсан. Тэ? Чамд тийг санагдсан уу? Оролцож байгаа хүмүүст панелистүүдэд одоо жишээ нь чиглэл өгдөг гэдэг угаасаа ярьсан шүү дээ тэр чинь. Бид эдийг нэг жоох ингээд хэлжээ ярьж байгаа юм бодороо гэж хэлсэн энэ төр гэд. Тэгэхээр бас оролцогч нарт бас магадгүй тийм чиглэл өгдөг байх боломжтой. Гэтэ яалтчгүй манай панелистууд Минасуг амар л яриадсэн. Харин жоохон тэрний дараа болохоор тэд нар жоохон амаа мэдсэн шүү дээ. Харин тийм тэгээ жоохон угаасаа бүр ингээд дараа нь ууцалдахгүй шаардлага гарч яана гэдэг чинь бас амар юм болцсон байхгүй. Тэгээ дээрээс нь Минасуг бүр амар хейт авсан байл шүү дээ. Тийм. Тэр инстаграмынхын зураг мургыг ороо харангууд юу вэ? Амар коммент өгдөө тийм. Би хоёлаас амар ярьсан шүү дээ. Би хамгаалсан шүү дээ Минасуг. Чи л амар яриадсан. Хийлээл бүр нэрнгээсээ хийлээз. За яг одоо нэвтрүүлгийнхаа хүмүүсийг за нэг нэгээр нь яриа явъя. За манай Emo Boy. За Emo Boy-ийн хувьд бол мэдгүй яагаад та тэгэл. Жохон өрөвдөлтөд төгссөн. Тэгээ өрөвдөд байх байхгүй. Үгүй тэгээ өөрөө бас тэгсэн шүү дээ нөгөө парадайс авчвчаа би нэг хүн аваа явчихсан юм шиг амар муухай мэдрэмж аваад байна. Тэр чинь тэгтээ жоохон муухай юм болсон бэлээ нэрнгээсээ. Яг тэгвэл нөгөө охин чинь одоо нөгөө хөрхөн инээдэг охин чинь уг нь шууд хэлсэн юм бэлээ шүү дээ парадайс авч явах хүмүүсийг сонгохоос өмнө би чамайг
сонгохгүй би нөгөө нэг бүжигчин залууг сонгоцсон байгаа гэд бүр ингээ илэрхийлсэн юм билээ. Тийм үү, тийм юм уу? Тэгсэн харин чи эргүүлээд үзчихээ юу. Paradise ингээд сонгох хүнээ хэнийг сонгох вэ гэдгээс өмнө ингээд ярилцсан байгаа хгүй. Тэгж яхад нь тэр эмэгтэй нөгөө хэлсэн байлээ тэр юм боёд. Би нөгөө ингээд бүжигчин залууд энэ сонирхолтой байгаа гэсэн чи аваа явцсан. Тэгээ тэр хоёр ингээд Paradise-д очиж ингээд хоёр өрөөнд ингээд хоёр зах талаа. Нөгөө нэг өрөөнд ингээд хоёр зах цууцсан. Жохон харахад амар. Тэр хоёрын эсхийг ерөөсө гаргаагүй те. Гаргаагүй. Юу хийсэн бэл тэр хоёр? Үгүйсээ тэр хоёр ингээд хоёр талд ингээд сууцсан ч ойлгомжтой шүү дээ. Ямар байгаа юм. Юу демо бой хөрхтэй. Чадлаараа л хичээлээ. Тэгээ тоогцсонгүй. Гэхдээ ингээд эцэг мөчт бас бууж өгөхгүйгээр охиныхоо өмнө очиод зогссон. Тэгээ манай бүжигчин залууг авч явсан байгаа тий. Тэр хоёр уусаа хөөхөн тий. Гэхдээ дараа чир хин хоёр хос олцсон байлээ. Бейсбол хийсэн хоёр, барби хоёр. Жинхнээсээ юу? Амьдрал дээр үү? Тий. Вау. Ингээ хоёлаа найзындаа ингээд шоу үзэж байгаа юм уу? Instagram дээр стори мөр яваад байна гэсэн. Тэгэхээр тэр хоёр бол хос болсон гэж бодож чинь. Бусдууд нь бол яасан юм аа мэдэхгүй байна. Бусдууд нь бол хосолог байх уу? Бүтэн нэгсэн ухаж амжаагүй болохоор хэлж мэдэхгүй. Яасан миний харснаар бол тэр хоёр хос болцсон юм шиг байлээ. Ижлэгэн Facebook пост оруулаад байсан уу юу? Тэгж нэг хальт юм харсан шүү. Юу гадуур хоол мол идэж яхад хүмүүс харсан басан. За сармагчин Минжи хоёр бол угаасаа нэг ойлгомжтой бол явцсан. Тэр ирсэн. Зүгээр шууд хоорондоо юмаа ярилцаал тэгээд ингээд сандцсан шүү дээ. Тэгтээ тэр сармагчингийн хувьд бол одоо тэр нөө сонирн байсан юм яагаад нэг цуг унтсан гэж хэлдгээс өөр нэг сонирхолтой болоо тийм. Шалчгансан юм бас. Тэрнээс уул цаа өөр тэр нөгөө нэг трейлерүүд гардаг шүү дээ. Тэрэн дээр сармагчин Минжид нэг амар гоё мөгөөдсөн аахгүй юу? Тийм. Тэгсэн чи Минжид зинжээ ичж мичээд тэр хэсэг ч гэсэн гараагүй. Ер нь айгүй их масагдсан байл. Тэгэхээр тэрийг бас хассан байна. Би бас тэрийг хизээ авах юм тэр нөгөө хамгийн тэр сонирхолтой нь Finance Guy хинтээ цуг оронд орвоо. Тэр мэрж зүгээр байхгүй заяа. Тэр мэрж байхгүй. Тэгэхдээ Finance Guy юм уу? Үгүй ер нь зүгээр ингээд цуг ингээд оронд орж байгаа хөвж байгаа. Тэр эсвэл baseball guy юм уу? Мэдхгүй. Айгүй юм. Чи Игон тэр хоёр юм шүү гоо юм мэдхгүй. Гүү хав. Үгүй Игон тэр хоёр байсан бол юугээд тэр Венглер юм. хаяа өөр залууд явчтэй. Тэр хэсэг нэрээ гараагүй. Би бас тэрийг хизээ гарах юм бол юм хүлээгээ. Oh my god. За Барби охин. Барби охин бол хоёлаа ч уг нь бодож ирсэн шүү дээ. Нэг Finance Guy энэ хоёр барыг цуг явчих үедээ гэдгсэн тийм болсонгүй. Өчигдөр тэгээдсэн мэт ингээ хоёр тийш хараад байсан гэсэн. Ямааш хоёр тийш юм байхгүй шүү. Харин хоёр тийш хараагүй юм билээ. Ханаас ч яд тийм юм болаарцсан юм. За яг зөв энэ хоёр бол угсаа cute couple. Тэгээ айгүй хөөрхөн хосууд гарч ирэхээр харагдчихлаа. Тийм. Гэхдээ зүгээр над бодсон зөө юу. Одоо нэг нь Америкт сурд юм чи нөгөөх нь одоо яаж тэр хоёр нь удахгүй бах уу? Манай бейсбол бол Америкт ирэх юм болов. Магадгүй. Терминатор бол угс яриач явах зүгээр шууд скипи. Ямар муухай. Гэтэл манай хүн жоох хүлдүү юм бэлээ. Тийм ээ. За Catwoman бол угс плеер байж чадсан л да. Угс урдааг яг ингээд энэ нэвтрүүлгийн динамик нэг ингэж явсан заяа. Эхлээл ингээл Минасу ингээл баахан юм тоглолт хийгээл ингээл тэнхтүүлэл боо юм болол за Минасу гол дүр юм байна гэдэг чинь сүүлийн 2 анги дээр сүүлийн 4 анги дээр ер нь зүгээр шууд энэ бар юу Catwoman ч шууд гол дүр болоо явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд яг үзэгчдийн хувьд сонирхолтой байгаа юм л да ингээд нэг юм солигдож байгаа нэ тэргээд. Тэгтэл бол Catwoman-ийн хувьд бол плеер байж чадсан, тоглогч байж чадсан. Гэтэ зарим хүмүүсээс тэгээд л яан юу маягтай эцэг мөчт ингээ хүмүүсийг үлдээд ярилтаа нууцаас хэлэлтэй ядаргаатай өхөн бэ. Гэхдээ яг гэхдээ миний үзэгчийн хувьд бол нь штэ. Ингээд юм нууцлаг байсан надад бол илүү сонирхолтой байсан. Тийм. Зүгээр ингээд урдчлаад ингээд мэдчихэнгүүт за тэр хоёр тэрнтэй ингээд тэр хоёр ингээд ингээд нөгөө сүүлийн ингээд ямар ч үзэх хэрэггүй болчихж байгаа ч. Тийм. Тэнгүүд энэ гурван залгын алийг үзэх болохгүй яа. Харин алийг сонгох юм бол амар сонирхолтой байхгүй. Тийм байсан тий. За манай муур хүүхэн бол энэ сизний үнэхээр гол дүр нь байлаа. Тэглээ. Манай бүжигчин залуу бол за яг л нэг өмнөх хэлжсэн шиг за мэдрэмжтэй. Окей, тэрнэр угсаа өөр ярих юм аахгүй. Тэгээд угсаа тэр тэгтээ нэг юм байсан заяо. Тэр бүжигчин залуу тэгээд тэр хөөрхөн инээдэг хоёр ууз тэр хоёрын ингээд хьюмор нь амар таард юм билээ хоорондоо. Тэр нөгөө ингээд хоорондоо ингээд инээлж байгаа нөгөө
тийм сэдв мэдвэн яг ингээд хооронд би биэнд таарсан гэх юм уу. Тэр хоёр чинь ингээд би бүү мэнтрэглээ тэмдэлсэн шүү дээ. Тэгэхээр тийм нэг тийм одоо хоорондоо тийм хьюморн таардаг болохоор гоё осууд болоод тэгээд дээрэс нь ингээд матч хийгээд дуусч байгаа юм байна л гэж бодсон. Тэр нэг яасан бэ би бүжигчин залыг сонгож ийна гэсч яваа наашир хүрээд байлаа гэсэн чинь нөгөө наашир явъя. Нөгөө охин үгүй би чамаа тэгж хэлгээгүй шүү дээ нэг л тий. Тэгэл би чамайг адопт хийж ийн гэл тэр юу гэсэн үг юм. Яг зүгээр тэр хоёрын хоорондын нэг хьюморн л яг тийм байхгүй тэр нэг инээдэг төрөл нь яг нэг ижил гэх юм. За манай Жангум. За Жангум болол шүү дээ. Бараг сүүлийн 2 анги дээр зүгээр нэг минут л гарсан бэл. Бараг секунд ч гарсан. Тэгээ Жангум угаасаа өөрөө хэнийг сонгохгүй гэдэг шийдвэр гаргасан юм байл шүү дээ. Тийм угаасаа тэгж шийдвэр гаргахгүй л угаасаа өөрийг сонгох юм байхгүй. Тэгээд энэ сизон дээр ганцхан тийм байгаа гэсэн шүү дээ. Хэнийг сонгохгүй гэж болно гэд. Тийм. За Дэлдэн жигт бол үнэхээр сайн ажилласан. Гүйцэтгэлээ бол 100% биелүүлсэн. Бол зүгээр яг ингээл камерны ардуур бол амар толгоогоо ажиллуулсан юм байл. Ер нь бол нэвтрүүлгийн багаас албаар ингээд ерөөхдөө одоо үзэгчдэд юу үзүүлэх вэ гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд үзэгчдийн хувьд болохоор одоо эгонтой баг ингээд хосолчлоо ухааны 100% батны гэд бодуулахаар юмнуудыг гаргаадсан байхгүй. Гэхдээ ингээд бусад цаагаараа ингээд тэр хоёр юу гэж яриа хийжсэн яг ингээд ямар ярианууд нь тэр таарч ирсэн нэтэр гэдгийг харуулаг болохоор би дэлгэн чихтийг бол худлаа юм байна. Гэтэл 4 цаг ярина гэдэг чинь цаанаа нэг юм байгаад байна гэж бодож байсан. Гэтэ үнэхээр яг тэр дэлгэн чихтэй майч гэж төсөөлөөгүй. Гэтэ би ч энэ яг амьдралтаа ирэхгүй гэж бодчих. Өөсөө ирэхгүй. Говен бол тоохгүй л. Ноо тоохгүй. Тэ тийм бохот. Дэлгэн чих чинь гэхдээ К-драма тоглож ирсэн юм л дээ кино. Тийм билээ. Жохон залуутай юм шиг үлээ. Жохон байх шиг. Бас кино минь 4 тоглолцсон. Багад үзэгч чинь гарууд орсон байж. За Ким Минжи. За Минжи дээр болохоор ерөнхийдөө тэр сарамгчтайгаа нийлэх нь тодорхой болсон шүү дээ. Тийм болохоор нэг амар тийм хүлээж ийсэн хүлээлт бол байгаагүй Минжи дээр. Зүгээр тэр Минасу юу болох нь яах нь гэж бодсоор гал тэгс нэмэц дууссан. Гэтэ айгу хөөхөө нөгөө нэг төгсгөлдөөс би чам цай ингээл тэ сарамгчтан. Тий. Тэр нас хөөхөн. Нэр үргэж байгаа лу. Гүүхөө. За бейсбол залуу. За бейсбол залуу бол бас нэг жоохон маяглах гэж үзсэн шүү. Үзсэн. Нөө Барби ч гараа зогсон чинь амар сууга бодож бодоол. Тэгжсэн юм босч явж яваал яг гэдэг нь өөр шууд босоод явна нэстэй тий. Гэтэ тэр амар зөвүүн эдит хийж байгаа хгүй тий. Тэр хоёр чинь хоорондоо ярьсан юм байлаа шүү дээ. Бас үйл ойлголцсон төрүүлэхгүй бол бейсбол залуу охиныг авч яваад тайлбарласан юм байлаа шүү дээ. Ингээд би уулын чамд өөрөө хэлэх ёстой юм а даанч ингээд сармөгчин чамд очиж хэлчлээ. Яг юу хаан болчлаа гэж тий. Тэгэд эцэс төсгөлд нь ингээд бодоод байсан аахгүй яана энэ хоёр чи одоо хоорондоо яриаггүй юм уу? Манай Барби охин хүний хэнийг сонгохгүй гэж хэлэх юм биш үсттэй гэлсэн чи яг дундуур нөгөө нэг өрдөн гарсан нүд гараал тий. Тэгээд өө заашгүй энэ хоёр явах юм байна. Гэхдээ нэг эвгүй юм байсан зөө. Тэр нь болохоор Минасу одоо өшөөгөө авсан ч гэх юм уу юу ч гэж хэлэх юм. Нөө гал тойроод махшараад идж яхад Минасу амар зөвүүн асуулт асуусан шүү дээ. Чиний бодол чинь хийцээ солигдсон ингээд. Тэрэн дээр зүгээр чи анханасаа намайг крашлж ийсэн биз дээ банд минь гэлчихэж байгаа байхгүй тий. Тэрэн дээр л нэг жоох юм бас нөгөө юм ихтэй жоохон гацсан царилж барайлал явцсан шүү дээ. За Finance Boy. За Finance Boy бол уусаа boring амар өдөртэй санагдсан надад. Би бол sorry. Зүгээр ер нь зүгээр амар boring санагдсан. Зүгээр тэр зүгээр Минасутай ягаад ч матч их тийм боломжгүй байгаа байхгүй яг үндэ ингээд зүгээр ингээд эрүүл ухаанаар саруул ухаанаар ингээд харах юм бол яг л Paradise тэр хоёр чи яваагүй байхгүй да. Тий явсан гэж заавал матч хийсэн. Мэдхгүй зүгээр надад амар boring санагдсан. Зүгээр хитэр хийдэг мэрэгжлийн нэтэр юм аа окей cool зүгээр амар cool аюу гоё. Тэгээд одоо юу гэдэг ингээл амар гой ингээд одоо Минасу тэр хоёрыг би болцоо Paradise явахыг хармаар байсан байхгүй юу. Тэгээд би ингээд цадсангүй. Одоо тэр нэвтрүүлэг үзээ. Хэрвээ тэр Минасу тэр Finance Boy хоёр ингээд Paradise яваад ингээд энэ тэрийг ингээд гоё тэр юм ярьж байгаа ингээд яриамаар сонсоод тэгсэн бол ингээд амар гоё нэвтрүүлэг дуусах байсан байхгүй надаа. Тэгээд тэр Paradise явааг нь үзег болохоор надад айгүй муухай санагдсан. Гэхдээ ч надад яалч зүгээр Finance Boy угаасаа өөр маш их хүн байхгүй болоод Минасу сонгосон тий. Минасу ч гэсэн ялгаагүй өөр сонгохон байхгүй. Бараг үлдэгдлээ аваад дууссан тий. Харин тэгсэн. За ер нь тэгэл American Boy-г би сүүлийн 2 анги дээр амар юм сүрсэн баазаа хийх юм болов гэсэн чинь яг Минасу дээр үлдээл. Okay, let's go гэсэн.
Наа яан сонирхолтой юм болсонгүй дээ. Харин гэтэ энэ хоёр шүү дээ. Угаасаа жүжиглээд байгаа 8 мэддэгдээсэн. Минасо энд угаасаас нөгөө нэг хайр цэцгийн юугаар угаас сэтгэлтэй биш. Тэгээ нэвтрүүлэг юм да гэл юу Finance Boy-той дуусгасан. Finance Boy-ийн хувьд яасан юм бол мэдэхгүй байна. Гэтэ Минасотойгоо дууслаа. Дараа чинь хөөрхөн инээдэг өхөө. Тэг хөөрхөн инээдэг өхөн дээр болохоор уусаа хийж байгаа сонголтныг зөв юм болол гэж бодсон шүү дээ. Нэвтрүүлэг үзэж байгаа юм шиг харж байна. За тэгээд Finance Guy хөөрхөн инээдэг өхөө. Хөөрхөн инээдэг өхөн дээр болохоор надад нэг тийм бас нэг тийм амар сүртэй юм болоогүй. Зүгээр тэр нэг бол Paradise явцсан ирнэ ингээд хоёр өрөөний болонд ингээд суудсан байгаа амар инээдтэй харагдсан. Тэгээ угаасаа ингээд өөрийг нь хүсэхгүй байхад нь ингээд аваа явчихад угаасаа яаж утсан тэгэл байх л та. Тэгээд угаасаа таарсан хүнтэйгээ ч ингээд дууслаа л гэж бас нэг яриад их байхгүй. Шууд дараагийн өнөрөөр. Үгүй гэхдээ надад хөөрхөн охины хувьд бол араас хоёр залг үлгэж чадлаа шүү дээ. Тэгсэн. Тийм Минас хоёрыг бодвол тий. Тий. Тэгэхээр манай энэ охин бас энэ сизний хоёрт орох охин байна. Тэгээ уралдаан тэмцээ биш дээ. Тэр нь хамаагүй шүү дээ. Яадгийн. За Игон жүжигчин залуу. За Игоны хувьд болохоор өстой жинхэнэ арт агцараас хавуулсан. Тэгээ арт агцаараа жинхэнэ хавуулсан. Өөрийгөө амар лаг маг өстой нэр энэ яг миний ингээд карманд орцсон. Миний бараг л ингээд юу арганд орцсон. Надаас өөр хүн сонгохгүй монгохгүй гэл амар өөртөө итгэлтэй байгаадсан шүү дээ. Гисэн юм уу? Угаасаа өөртөө ер нь амар итгэлтэй байгаадсан мэт дээ. Тэр нөө асуулт хариулт болоод ингээл гал тойроо сууж ах чинь. Чи хэдэн үнэтэй Paradise явсан юм. Айгу хинтээ хамгийн их Paradise явлаа гэсэн чинь чамтай гэсэн чинь яг зөв. Өөрийг нэг амар кино тоглож байгаа гэж бодсон юм ааши. Тэнэгтээд өнгөрөж байгаа тэгээс тэ жинхэнэ бодоо болсон. Тэг ингээ сүүлд ингээ ганцаараа сууж байгаа бодцсон сууж юм дээр би алдчихв гэж суугаад. Угаасаа уг нь өөдг нь хилээдсэн шүү дээ. Би ингээд хүнийг хөө ингээ янаад ингээд ерөөхдөө хүнтэй ингээ яаж харьцаж байгаа нэг ингээ анзаарч хардгаа мардгаа гэдэг. Байхад л тэгээд өөр ингээд сонь сони юм яриад тийм муухай ашиглаад угаасаа тэгээд талаарсан дургуул байна л да. Тийм болохоор манай зал арай л өнгөрцөн. Тэгээ ер нь амар өнгөрцөн. Тэгээ өөрийгөө хит ингээд дөвийлгөөд ингээд жоохон амьд өнгөрцөн. Жоохон тэнхтэй явцсан. Харин стажин кармал гэж хэлнэ. За нөгөө нэг Goofy ч. Goofy бол яг тэгээ стажин Goofy байдгаараа дууссан шүү дээ. Goofy жоохон өрөвдөлтөй санагцаа. Игон ингээл нөгөө нэг хардуулах гал Goofy руу яагаал тэнгууд Goofy ингээл яг яахаа мэдгүй те ингээл. Яахлаар өрөвдөлтөй байдээ тэр. Надад жоохон муухай санагцаа. Тэр чинь шоугоо хосуудын юунд орчоод Goofy бас нэг романс үүсгэж гээл яваад байгаа шүү дээ. Тэр чинь Игон нэг худлаа нэг ах トゥ угийн харилцаа үүсгээл. Тэгэл хэнийг ч жоохон бас гордоогоо. Тэрэн дээрс нь тэгээд өрөвдөд их юу юм. Угаасаа тэр юу Goofy ч мэдж байгаа ш тэрийг тоглож байгаа гэдэг юм. Мэдж байгаа мó? Мэдлгүй яа тэр чинь худлагаас ингээд тэр хоёр ч угаасаа ингээд бүр зөвлөгөө өгөөдсөн ш тэр Goofy чинь тэр Игонд зөвлөгөө өгөөд ингээд найз өвчиг ингээд суугаад ингээд цохиж явж байгаа бол янз бүр болол тэгээдсэн мэт. Тэгэхээр ч би бол ойлгомжтой л гэж бодсон. Энэ хоёр зүгээр тоглож ин даа. Тэгээд Goofy ч гэсэн мэдж байгаа болохоор ингээд нэг яахгүй, нэг сүртэй байхгүй байна гэдэг. Мэдчихсэн бахаа. Тий. Улаанцаа угаасаа Paradise угаасаа за сонирхож исэн бол ядаж Paradise авч явна шүү дээ. Paradise авч яваагүй юм чи яах юм? Goofy бас нэг сонирхолгүй оролцогч байлаа. Хэнийг сонгосныг харуулаагүй те. Угаасаа сонгоогүй шүү дээ. Сонгосон шүү дээ. Сонгосон юм уу? Тий, нэг залуу сонгосон. Бүжигчин залуу сонгосон. Хажууд нь зогсоогүй шүү дээ. Үгүй л дээ. Нэр тийш дараа нь үзүүлсэн шүү дээ тий. Нэр тий. Coffee shop дараа нь суу юм уу гэдэг хэлсэн шүү нэр. Тий. За манай season-ы гол дүр. За гол дүр Минасо. Тий, Минасо. За тэгээд тэрэн дээр бас нэг амар юм болсон билээ зөө. Тэгээд дараа нь ингээд орлогч нарыг суулгаад тэгээд шууд ингээд лайваар үзүүлээр реакшн ингээд яриулсан билээ шүү дээ. Тэгж яхад тэр нэг Минасо чинь Finance Guy-тай суугаад ингээд би бикинийг ингээд өгс ингээд ярьсан билээ зөө. Тийм. Ярьсан шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр минжээ бүр амар уурсан бил. Яаж? Зүгээр ингээд би ердөөс энэ дээр комент хэлмээргүй байна. Би Минасотой дараа нь энэ талаар ярилцсан. Ингэж хэлэх байсан бол надад яах гэж хүсэн ингэ тэгж мө ярьцвал. Дараа чи нэвтрүүлгэн дээр үү? Үгүй дараа чи нэвтрүүлгэн дээр биш. Зүгээр ингээд нэг оролцогч нарыг суулгаад ингээд нэг реакшн өгж байгаа нэг тийм бичлэгнүүд яваадсан шүү дээ. Харин тэт чи нэвтрүүлэг болоо орсон. Орхол байх л та. Ер нь зүгээр тэрэн дээр тэгсэн бил. Тийм үү? Тийм. Минжээ бүр ингээд амар ууртай зөө ингээд амар төв царайлаад. Чи ингэж хэлэх байсан бол яах гэж өгсөн ингээд. Ингээ минжээ ардан суудсан байгаа шүү дээ. Минаас ингээ уруур шам бандцсан ингээд. Тийм үү? Яагаад энийг ингээ оруулсан бэ та гэдгийг ингэж ингээд сайн бандад царайж барайлаад тэрэн дээр амар эвгүй юм болсон.
Мижиг тэрийг үзэрээс санагдчихлаа. Мижиг амар ууралсан хэлээ зэ. Тийм үү? Би коммент хэлмээргүй би энэ дээр энэний талаар Минжэтэй дараа юу Минасуудаа дараа нь. Тэгээд дараа нь хоёулахнаа сууж байгаа юм яаж байгаа юм. Тийм. Тэрэн дээр бол ер нь халуух юм болсон юм байл шүү. Тэгээд сүүлийн 2 анги дээр яг юу болчихвоо. Тэрэн дээр үгээс яг нэрнгээс агентлаг нь орж ирсэн юм уу, орж ирээгүй юм. Яг би Баттай их сурвалж гээд түрүүн жоохон тэмхтэй зүгээр тоглож хэлсэн шүү. Яг Баттай их сурвалж биш заяа. Гэхдээ ерөнхийдөө бол ингээ агентлаг нь орж ирсэн. Минасо нэвтрүүлгийг орхиж явахыг ингээ завдсан авсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд яригдаад байгаа байхгүй. Тэр яг үнний ортой байх магадaltaй. Яг үгүй сүүлийн 2 анги дээр бүр аимшигын эдитүүд явцсан байсан байхгүй. Гол зүйлүүд хасаад хизээ өмнөх сизнүүд дээр юм нэг юм тэмцээнүүдийг хасдаг байсан юм. Харин тийм. Тэр чинь хамгийн их хүмүүсийн үздэг, хүлээдэг хэсэг нь өстэй ер нь янз бүрийн тэмцээн тийм. Тийм шүү. Тэрийг тэгж яах чинь хасаад юу болсныг ч харуулаагүй. Тэр бол нэг жоохон сонирм байсан. Тэгээ Минасо амар даруухан болж дууслаа. Тэглээ. Тэг хүмүүс тэгээд ингээд сүүлийн 2 анги дээр угаасаа амар бие барьсан байна. Сквал нөгөө нэг Минжэд тэгж загнууснасаа хойш өөрийгөө айгүй тэгж дарсан байна, марсан байна гэл. Гэхдээ яг тэрэн дээр бол бас нэг ийм яваадсан. Тэр нөө Минжэч нөө Минасо ингэж ирээ суугаа юм яриадсан шүү дээ. Тэрэн дээр Минасууд ингэж уураа гаргаж ярих биш. Эсвэргээрээ сармагчин залуутай яагаад ярилцаагүй юм бэ гэдэг юм айгүй явсан. Тэрэн дээр бас яг би бас тэгж бодсон. Минасууд ингэж сонь юм ярьж байгаа нөө сармагчин залуугаа авч яваад яасан ч юм таалагдсан уугүй юу гэдэг яагаад яриаг юм бол. Гэхдээ тэгэдсэн шүү дээ. Минасууч гэсэн ингээд ирчээд би сонирхолт бас сонирхолтой хിവэрэ байгаа гэдсэн. Тэгснэ Paradise тэр хоёр чи бүр ямар ч тийм юу романс үүсгээг өөрч болоогүй ээжэж тийг худлаа яриас угаадсан шүү дээ. Үгүй яах зүгээр тэр нь чи яах вэ? Үгүй ерөн зүгээр Минжээ яагаад тийм сармагчин залууд ингээд ярилцаж ойлголцоогүй юм бэ гэдэг. Яг уу сармагчин угаасаа Минжээ Минасуу хоёрыг сонирхож байгаа мэдж байгаа. Сармагчинтай ярилцахаас өмнө Минасуугийн бодлыг эхлээд асууж байгаа аахгүй юу? Минасуу юу гэж бодсон юм бол? Минасуугийн бодол юу нь ямар бат? Хамаатай штэ. Тэр охинтой үзэлцэхүү яах вэ гэдгийг бас шийдэж штэ. Нөө эргэжтэйг эхлээ ярилцдаг юм байна. Тэр чинь юу тэр эргэжтэйгээ авахын тулд тэр өрсөлдөгчтэйгөө өрсөлдөх гээд штэ. Тэгэхэд тэр Минасуугийн бодол санааг асуусан юм биш үү? Итгэхгүй. Ерөн зүгээр тэрэн дээр нэг тим яваадсан. Над бол айгүй тийм онцгой санагдсан. Угаасаа онцгой байсан. За Минасу яг энэ сизны угаасаа ганц аврагч. Энэ сизн аврагч гэжтэй ер нь айгүй мүлжүүртэй оролцогч байлаа. Тэгэхгүй ер нь зүгээр аврагч заяа. Зүгээр carry хийсэн энэ сизнийг тийм. Үүрсэн гэдэг. Үүрсэн заяа. Яг энэ Минасу орж ирэх байсан бол энэ сизн ингэж амар явахгүй байсан. Тэгээ Минасу угаасаа сүүлдээ дундуур нь жоохон ингээд өөрийнх нь имиж ингээд онцгой болоод ирэнгүүт имиж нь жоохон ингээд муу тал жоохон байд одоо муу талын хүн шиг болоод ирэнгүүт өөрийгөө жоохон дараад тэгээ нэвтрүүлгийн зүгээс гуйсан байх магадгүй. Миний ингээд зарим нэг хэсгүүд хасаарай, муухай юмнуудыг хасаарай. Ингээд амар хейт би ахын шиг мэдрэмж төрөөд байна гэд. Бараг дундуур нэг ярьцлаа гэж өгдөө тэгж ярьсан шүү дээ тэр чинь. Тэгэхээр ерөөдөө нэг жоохон өөрийгөө мэдрээд тэгээд амар өөрийгөө дараахан дээр тавиад тэгээд сүүлийн 2 анги тэрнээс болоод амар юм өдөртөө болоо явцсан. Өө тий баяр үрийг. Гац дэмжигчтэй тэгээ гаццаад алга ташдаг нэг дэмжигчтэй. Манай нэг үнэ алга ташаа сурцсан. Тэгээ ингээл байсгаад алга ташаа. Ээж аваад баяр үргээ сууд дэмжигчтэй. За тэгээд тиймэрхүү байна. Хэдүүлээ үнэхээр гоё шоу үзэж дуусглаа. Тий. Тэгээ одоо энэ Netflix дээр бас гарах special edition дээр 6 анги гэж байгаа байхгүй бүр. Бүрөө? Тий. Тэрэн дээр юу болохноос харж лээ. За тэгээд энэ хүртэл бас битээртэй цуг байгаад энэ шоуг цуг үзэлцээд ингээ найзууд хоорондоо ингээ сууж байгаа юм шиг гоё байна гэдэг аяг тийм комментууд иржсэн. Тэрийг харахад бол битээртэй сая гоё байсан. Тэгээд та хэдэд бас ингээ цуг ингээ найз ихчин хажуучин суугаад ингээ гоё ярилцсан тийм мэдрэмжийг өгсөн болвол like comment share subscribe зөв тоглож байгаа шүү зүгээр тийм мэдрэмжийг өгсөн бол бас битээртэй айгүй гоё тийм талархууштай байна гэх юм уу тийм гол зорилго нь тэр байхгүй тийм уушаад битээр үргэлжлүүлж хийж байгаа шүү дээ тэрээс муухай комментүүд хийхгүй шүү дээ тийм та хэдэд гоё тийм мэдрэмжийг өгөх гэж л угаасаа ийм зүйлийг хийж байгаа тийм болохоор та хэд маань бас үргэлжлүүлээд битээрийг сайн дэмжээрэй битээртэй зүг байн гойгаарай битээр үргэлжлүүлээд гоё бичлэгнүүдийг 7 хоног болгон алдахгүй оруулж байна битээр ерөөдөө бүтэн сэн болгонд
бичлэг оруулдаг байгаа. Тэгээ битэрийн бүтсэн болгонд оруулдаг бичлэгийг алдахгүй үзэх хүсэж байгаа юм бол та хэд маань subscribe бутнаа дараарай. Тэгээ хажуулынхаа хонхыг дарчих юм бол хүн болгоноос төрүүлээд битэрийн бичлэг та хэдэд очих болно шүү. Тийм болохоор subscribe дараарай. Тэгээ дараагийнхаа гоё бичлэгээрээ удахгүй уулзцгаая. Bye bye.